За энийг бол одоо хууль хяналтын байгууллагууд тогтоон өрссөн байдлаар бол 5,000 тонноос 1,500 тонныг нь бол Балтуулгын хамаарлахын 2 компани авсан байна. Эндээс бол 50 орчим тэрбум төгрөгөөс 15 орчим тэрбум төгрөгийг нөөцийн махны нийлүүлэлт хийнэ гэсэн байдлаар одоо гэрээ хийсэн байна гэсэн ийм мэдээлэлтэй. За асууч хотын даргаыг огцруулчлаад тэгээд зуны 3 сарда бүтээн байгуулалт явагддаг. За Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар сая засгийн газрын ерөнхий сайд бол тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт Монгол Улсын ерөнхий прокурорт хандаж Монгол Улсын ерөнхий сайдаас авилгатай тэмцэх газар цагдаа тагнуулын байгууллагын оролцоотойгоор хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг Монгол Улсын ерөнхий прокурорт гаргасан гэдгээ ерөнхий сайд засгийн газрын хуралдаанд танилцуулсан. За хоёрдугаар засгийн газрын хэрэглэхийн сайдаар ахлуулад мөн эдгээр байгууллагууд болон засгийн газрын хяналт шинжилгээ үндэсний аудитын газар засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч байгууллага за мөн сангийн яам, байгаль орчны яамны одоо сайд, дэд сайд, төрийн нарийн гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг сая засгийн газрын хэрэглэхийн сайдаар ахлуулан яаралтай шалгаж дүгнэлт гаргах ийм ажлын хэсэг гаргалаа. За энэ бол үндсэндээ санхүүгийн болон худалдаа авах ажиллагааны иж өрн шалгалтыг одоо зохион байгуулах ийм ажлын хэсгийг ерөнхий сайд захирамжаараа сая байгуулж байгаа засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Нийслэлийн төлөөлөгчид 30 гаруй давхар дээлтэй буюу Нямбатраас цалиа авч ажилдаг учраас засаглалын үе тэмрэлд орсон. Хяналт хариуцлага ер нь иргэдийн урал дээр их алдагдсан байна л да. Энийг эрх зүйн талаас нь одоо шинжилгээ хийх гэдэг юм уу? Асуудлыг одоо авч хилцэх үү? Хуулийн юм чинь давхар дээл одоо ашиг нь хэвийн үзэгдэлчтэй гэж Монгол Ардын намын төлөөлөгчд бол өнөөдөр хариуж хэлээ. За ер нь бүр тендер авч байна. За ер нь бол энэ өдрүүдэд бас олон зүйлүүдийг бас дүгнэлт хийх ийм одоо нөхцөл байдлууд бий болж байна. 2019 оны Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг өөрчлөлт орсон. За энийг бол хүмүүс бол одоо сайн одоо анзаараагүй бах. За энэ бол Монгол Улсын аймаг одоо засаг захиргааны нэгжид одоо ийм салан тусгаарлахыг чиглэсэн санал асуулга явуулахыг үндсэн хуулиар хоригдсон. Өөрөөр хэлбэл улс дотор одоо улс байгуулах. Энэ асуудал Монгол Улсын үндсэн хуулиар хоригдсон. За нийслэл Улаанбаатар хот бол нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Хэдхэн жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 90 тэрбум байсан. Нийслэл Улаанбаатар хотоос одоо сонгогдсон улсын их хурлын гишүүд тэр дотор одоо миний бие оролцож энэ бол одоо бүр арай бага байна. Нийслэл одоо Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг одоо шийдвэрлэх боломжгүй байна гэдэг асуудлыг тавьж нийслэл Улаанбаатар хотын нийгэм эдийн засаг тулгамдсан одон асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд эрх зүйн орчныг үе шаттай бүрдүүлэх энэ ажлуудыг бол дэмжиж бид хамтдаа нам үйл харгалзан хийжсэн. За энэ одоо асуудлууд дээр зөвхөн дүгнэлт хэлэхэд цаашдаа ийм одоо улсын төсвөөсөө томхон хэмжээний ийм томоохон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсын засгийн газар өөрийнхөө одоо бас хараа хяналтанд бодлогод цаашдаа авч явахгүй бол болохгүй нэ гэдэг ийм тохиолдлыг өгч байна. За их одоо мөнгө, хяналтгүй их төсөв энэ зүйлүүд бол одоо хүнийг ч гэсэн яаж галзууруулж болдгийн жишээг бид энэ өдрүүдэд харж байна. Улсаасаа давсан нэг ч одоо хүн дарга сэтэртэн байхгүй. Монгол Улсын үндсэн хуулиас давсан ямар ч дарга Монгол улсад байхгүй. Тийм ч учраас би одоо сая ажил хүлээлцүүлэх үеэр зориуд хэлсэн. Монгол улс нэг төртөө байгаа. Нэг ард түмэнтэй байгаа, нэг ерөнхий сайдтай байгаа. Монгол Улсын үндсэн хууль болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульдаар аймаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаанд захирагдаж нэгдсэн төвлөрсөн удирдлагатай явдаг. Монгол улс холбооны улс биш. Энэ цаашдаа олон асуудлуудаар бидэнд бас
санаа тохимж өглөө. Хил залгаа одоо ийм одоо аймаг орон нутгууд ийм том толгоолоод улсынхаа ерөнхий сайд, улсын их хурлаа төсвийг баталж өгсөн. Энэ боломжийг бүрдүүлсэн хуулийг нь баталж өгсөн. Энэ төсвийг нь шийдэж өгсөн. Энэ бонд юмнуудыг нь гаргах эрхийг нь өгсөн улсын их хурл засгийн газрынхаа өдөөс салавч өгөөд ингээд зогсож байдаг ийм зүйл хэрхэвж байж болохгүй. Тийм л учраас сая Монгол улсын ерөнхий сайд бол маш одоо энэ дээр одоо хатуу бодлогоо хэлж одоо зарласан та бүхэнд удахгүй энэ бичлэг видеогоороо та бүхэнд ерөнхий сайдын амаар хүрэх баха гэж ингэж бодож байна. Баярлалаа. Нэг студ явсан шүү дээ. Энэ ирэмблэгцэн болов засгийн газар нийслэлийн төвшөнд одоо эдийн засаг хүндэрсэн баахан ихлүүлсэн. Энэ ажлын хэсгүүд бол томоохон төслүүдийг зогсоох ажлын хэсэг биш ээ гэдэг би хариуцлагатайгаар хэлж байна. Энэ одоо худалдан авах ажиллагаа, энэ төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжилт нь холбогдох хууль тогтоомжийн дагуу байна уу гэдгийг үнэлж дүгнж одоо засгийн газарт танилцуулах ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаж байна. За баярлалаа. За энэ бол хэрвээ үнэн бол ямар хуулийг үндэслэж байгаа? Энэ Монгол улсын үндсэн хууль заасанчлан нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага одоо засаг даргад нэрийг дэвшүүлнэ. За Монгол улсын ерөнхий сайд бол батламжилдаг ийм одоо үндсэн хуультай байна. Үндсэн хуулийнхаа дагуу энэ асуудал явагдана.